За сайн байна уу айдва. За сайн байна. За сайхан намарч гин үү? Сайхан намарч. Ажил төрөл сайн уу? Тавлаг. Өнөөдрийн манай хэрвээ та агуулгын зочноор ойдвыг урьж оролцуулж байгаа. Урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хэрвээ айдва хэрвээ чамд энэ том хэмжээний асуудлыг шийдэх нэг ийм том эрх мэдэл хэрвээ байсан бол ер нь юуг шийдэх вэ? Хэрвээ надад ганц л боломж тэгээд энэ улс орондоо хийж болох ганц л зүйл байх юм бол би сүүлийн 10 жил миний санааг зовоож байгаа нэг л асуудал байгаа. Тэр асуудлыг л би шийдвэрлэх гэж үзэн. Тэр асуудал маань юу вэ гэхээр би 10 жилийг төгсөхдөө хүүхдээр өрүүлж ангийнхаа хүүхдүүдийнхээ нуруунд өрүүлж гарч төрсөн их сургууль ороод ангийнхаа охтуудаараа жишрүүлж ингээд хаашаа хөтлүүлж гарсан. Тэгээд би хэрвээ надад ганц л боломж байх юм бол энэ улс орондоо хийж болох юм. Би байгаа бүх боловсролын байгууллагууд бүх барилгуудыг лифттэй болгох. Лифттэй. Харахад сонсоход маш их энгийн зүйл тийм үү? Лифт л хийчихээ. Гэтэл энэ цаана маш их олон хүний амьдрал өөрчлөгдөн гэж би хараад байдаг байхгүй. Сургууль ороод төгсөж чадж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучууд бол бэрхшээлгүй залуучуудаас дутхааргүйгээр ажил олж хийж чадна. Ажил хийж байгаа залуучууд хинээс дутхгүй татвар төлөгчд болж чадна. Татвар төлөөд явж байгаа улсууд улс орноо хөгжүүлж чадна. Ганцхан тэр сургуулийн таны тохиолдол бол 3 шаттайгаар хоёулаа танилцсан. Сургуулийн хүүхдийн хувьд бол тэр асуудлыг тэр сургуульдаа явж чадахгүй байна гэдэг чинь өөрөө амьдралаас хүн 70 наслаа гэд үлдсэн бүх амьдрал нь бүгдээрээ ямар ч үр бүтээлгүй өнгөрчихөж байгаа асуудал. Боловсролтой болоход нь дэмжлэг үзүүлчмээр байна. Боловсролтой болчууд ажил амьдралаа аваад татвар төлөх цайх иргэн болчихноо. Яг зөв. Тэр л миний хүсэл. Яг тэр энэс улбаалаад Монгол улсад өөрөө маш их олон араараас асуудлууд үүсэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал үүсэж байна. Энэ бол хожуу бүр том насанд хүрсэн хүмүүсийн асуудал шүү дээ. Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын өөрийгөө олох тэр сэтгэл зүйн асуудлууд үүсэж байна тийм ээ. За тэгээ бүр макро эдийн засгийн үзэнд бодох юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол 130 мянган хүн байна гэж байна. 130 мянган хүний чинь бас дахиад нэг хүмүүс асарч хамгаалж байгаа шүү дээ тий. Тэднээс асарч хамгаалж байна гэдэг чинь дахиад бас нэг 200 мянган хүн болчихж байна тийм үү? 130 мянган хүн гэдэг чинь бол зүгээр мөртлөө харьцуулаа харах юм бол нэг аймагч нэг Өвсгөл аймагч хамгийн их хүн амтай 95 мянган хүнтэй шүү дээ. Тий дундаж аймагууд 70 80 мянган хүнтэй болохоор 2 аймгийн хэмжээний хүн байгаа юм ба шүү дээ. Тий. Тэр хүмүүсүүдээс илүү их хэмжээний хүн Монгол байгаад байгаа байхгүй. Гэхдээ хамгийн гол нь бид зөвхөн тэр хүмүүсүүдийнхээ тоо толгойг нь бодох биш. Тэр хүмүүстэй хамт байгаа гэр бүлийг нь бодох. Нэг хүн гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй авах тэр хүнийг заавал хэнийг асрах гээд ажилласаа гарцсан байдаг. Тэгэхэд Монгол улсын нийт хүн ам 3.2 сая. Үндсэндээ нийт хүн амын чинь бараг 4.1% нь ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдтэй холбоотой болчиход байгаа байхгүй. Би тэгэхээр энэ байдлаас гаргая гэж бодож байгаа бол одоо яг өнгөрсөн 20 жилийнхээ арчлын 20 жилээ дууслаа гэж бодъё. Ирээдүйд гарч ирж байгаа 50 жилийн цаатгыг олж харах юм бол хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыгаа бид сургуультай бүрэн оролцох бүх нөхцөлийг бүрдүүлчих юм бол бид ирээдүйд маш том татвар төлөгчд бий болно. Тэнцэнээс чинь ирээдүйн том эрдэмтэд гарч ирнэ. Маш том хүний нөөц байгаа. Бид тэр том хүний нөөцийг ашиглаж чадахгүй байх гэсэн үг байхгүй. Эдийн засгийн нөөцөө бид нар ашиглахгүй байна. Хүний нөөц, human capital гэдэг шүү дээ, тий. Хүний нөөц, хүний капиталыг бид ашиглаж чадахгүй байна. Тэр нөгөө өглөөний уулзалтанд ярьж хахад нэг юм яриа гарсан шүү дээ. Чи чинь Монгол Улсын их сургуулийн харилцааны сургуулийг төгсөөд Швейцар руу явсантай Швейцар руу явхад тэр үед нөгөө багш ч юм уу сургуулийн захиргаанаас тэгжсэн гээд 100 хүүхэд ингээд дээд сургуульд ингээд ороод ороход за тэгээд нэг нь л төгсдгийн шүү. Та нар энэ бол тийм бас их амар биш ээ гэд ярьж ирсэн юм аа. Тэгээд ямар ч байсан би хичээж зүрхсээр байгаад тэр нэг нь ус юм аа гэдэг тухай ярьж ирсэн. Тэгэхээр ч одоо үндсэндээ бас эн чинь тийм амаргүй л амьдралын нэг тийм сорил тулгуурсан хүмүүс тэр 130 мянга дотор ч одоо тийм л нөхцөл байдал байна шүү дээ. Ер нь бол яг тийм. Би сая өмнө говьт очоод өөрийнхөө төгссөн сургуулиас гулаад нийлээд 6 сургуультай нийлээд 7 сургуулийг үнэлж байгаа байхгүй өөрийнхөө нүдээр. Тэгэхэд би эргээ бодсон. Миний араас дахиад өөр хүн ингээд
үүрүүлээд гарч чадах хүүхэд гарч ирэх болов. Би тэр чинь сайндаа биш шүү дээ. Би тэнцээ чи хүүхдүүдтэй найзалж, хүүхдүүдтэй өгөх юм байсан, авах юм байсан. Хүүхдүүд маань намайг үүрээд явдаг байсан учраас би тэр сургуулийг төгссөн. Хариу тэгэх боломжгүй байвал тэр хүүхдүүд яах вэ? Сургуулийг төгсөхгүй шүү дээ. Сургууль төгсөхгүй гэдэг чинь чи тэгэл гэртээ үлдэн гэсэн үг. 18 хүрэхээрээ тэтгэмж хүснэ. Тэгэл болоо. Тэгээ дараа нь чи жишээ юу их үсрээл эсхий таавч хийнэ. Үсрээл нэг ойдол юм хийнэ. Нано технологи, электроник, шинжлэх ухаан, хим, биологи тэр бүх процессыг мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Тэгээ ойдын чи хувьд болохоор одоо нөгөө Швейцарт төгсөж ирээд яг бас энэ асаргаа сувилгаа хэрэгтэй хүмүүс зөрүүлсэн техник хэрэгцээлийн олон зүйлүүдийг бас олон зах зээлд борлуулад одоо ерөөсөө яг дөнгөж сая бид нэр ингээ орж ирахад сая чи хэлж байлаа шүү дээ. Сая нийгмийн даатгалын шалгалт манадаар ирээд гээд за яхад тэр одоо нэг төрөөс одоо бас шалгаж үзэх хөстэй юм чинь бас үзэж л байгаа бах зөв хүндрэл бэрхшээл нь гайгүй юу? Гайгүй. Ер нь гайгүй. Нэг тийм амир зовоогод байгаа юм бол байхгүй. Ер нь амьдралд компани байгуулснаас хойш анхудаа төрөөрөө шалгуулж үзлээ. Тэгэхээр чи одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй чи энийг даваад гадагшаа дотгошоо сургуульд яваад компани байгуулад одоо чамдаа шалгалт ирж байгаа гэдэг чи ямар ч байсан чи тэнд байгаа зөвхөн өөрийгөө биш одоо өрөөл бусдад ажлын байр олгосон учраас нийгмийн даатгалаас чамдаа шалгалт ирээлээ шүү дээ. Чиний доор ажилтнууд байгаа. Тэнд татвар төлбөр төлж байгаа. Тэрний яаж нээж гэнэ гэж. Тэгэхээр чи одоо үндсэндээ түрүүний чиний хэлдэг тэр зөвхөн нэг сургуулиудын лифтний асуудал хүн сонсоход жижиг юм шиг. Би дээр анзаарах нэг 3 гишүүрийг бид нар ингээл нэг хараагаал орчдөг зүйл одоо үндсэндээ гिचнээн том ертөнцийг нээж гин тий. Тэрийг чи боловсрол эзэмшээд явж чадсан учраас чи өнөөдөр өөр ингээд ажил олгогч болоод татвар төлөөд төрөөрөө шалгуулад тэгэхээр чи одоо бусад хүмүүс тэр нэг лифт гээд байгаа юм шиг чинь жижиг юм шиг мөртлөө их том асуудал том л одоо тэр логон дээр байгаа тэр төвжээ нээж байгаа асуудал болох нь шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө яг би надад тийм маш их ховор хэмэдэ тийм азтай тохиолдол гарсан. Гэхдээ хүүн болгон заавал тэгж азаан сорин байж боловсрол эзэмших ёстой биш шүү дээ тийм үү. Боловсрол гэдэг чинь суур эрхэн дээр өгөгдчихсэн зүйл. Гэтэл тэрийг авч чадахгүй. Би бол яг азтай даавлаа. За одоо хэрвээ бүхнийг өөрчлөх, томоохон өөрчлөлтийг хоёр дахь боломж байвал юу хийх вэ? Ямар нэгэн байдлаар хоёр дахь боломж гараад ирэх юм бол нэг зүйл сурсан зүйл маань байгаа. Одоохондоо Монгол тэрийг хэн болгоно их тэгж мэдээд байдгүй нэг сэдв байдаг. Соёл хоорондоо харилцаа гэдэг нэг сэдв байдаг. Энэ зүйлийг би аль болохоор Монголынхаа залуучуудаа зааж өгөх юмсан гэж боддог. Тэр нь ямар учиртай вэ гэхээр эхлээд би соёл хоорондоо харилцаа гэдгийг тайлбарлаад маш энгийн жишээнээр тайлбарлаад өгье. Бид Африк ч юм уу, Америк ч юм уу, Хятад юм уу ингээ 3 түнш байж ирлээ гэж ирлээ. Одоо бизнес дээр. Бид тэр 3-ын соёлыг мэдгүй, ямар үнэт зүйлстэйг нь мэдгүй, яаж тэрийг илэрхийлдэг нь мэдгүй бол Америк хүн ширээн дээр хөлөө тавингууд нь бид дургуутч магадгүй. Хятад хүн магадгүй эвгүй үнэр гаргалаа гэхэд тэр үнд нь дургуутч магадгүй. Африк хүн магадгүй хамраа ухдаг ч юм уу эсвэл ямар нэг юм харцсангуудаа бид түүнд нь дургуутч магадгүй. Гэтэл тэр бол тухайн улс орнуудад гаргадаг хэвийн жишээ нь гэд үйлдэлүүдийн нэг байгаа байхгүй. Монгол дээр хүрээд ирэхээр тэр нь хэвийн биш харагдаад авчиж байна. Гэтэл бид тэр хүмүүстэй түнш байх ёстой болчдөг. Бид үнийг нь яаж зөв ойлгоод тэгсэн ирнэ хамтын түвшлэл бий болохгүй. Тэгэхээр Монголд энэ соёл хоорондын харилцаа гэдэг хичээлийг тогтмол бизнесийн ангиудад явуулах юмсан гэсэн. Ингүүл монголчуудын энэ бизнесийн үр ашигтай байдал, монголчуудын бизнесийн одоо тийм өргөн далаацтай байдлууд хурдан сайжирнаа гэж хэлж байгаа. Яг зөв. Дээр нэмээд гаднаас орж ирсэн экспатууд, гаднаас одоо оюутлага дээр ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдтэй биднээс монголчуудын хооронд үл ойлголцох байдал үүсэхгүй гэсэн. Бид яагаад тэд өөр сонин авир гаргаад байгааг нь бид ойлгодгоо. Гэтэл тэднээсийн хувьд бол тэр нь хэв юм байдаг. Бидний хувьд болохоор тэр нь хэв юм биш байдаг. Тэгэхээр бидэд ойлголцсон гэж бусадтайгаа л ерөнхийдөө ойлголцох ухаан л гэсэн үг. Соёл хоорондын харилцаа гэдэг. Зүгээр арай илүү том юм төшөө. Яг бодлогын янз бүрийн асуудлууд байдаг бах. Манай монголчууд чинь гадны хөрөнгө оруулагчдад ер нь нэг тийм жахан таатай биш шүү дээ. Бид нарыг ирээл дээрлэгч जैन, шулж जैन гэсэн л өнцгөөс их харах дуртай. Тэрийгэ тайлбарладаг. Тэрийг хүлээж авдаг нийгмийн масс байдаг. Хүлээж авдагч масс байгаа. Хүлээж авдаг масс нь бараг одоогийн байдлаар бол давмгай байгаа. Тэгэд энэ дээр чинь нэг онцлог байгаа байхгүй. Зүгээр маш энгийнээр бүдүүлгээр үнэлгээгээ харахад
$5 хөрөнгө оруулалт хийчихсэн Джон гэдэг нөхөр $5 цент толгон дээрээс мөнгө авна, $10 болгож авна гэсэн тооцоотой орж ирж мөнгөө $5 өгсөн байгаа шүү дээ Монголд. А гэтэл монголчууд биднээс хувьд болохоор тэр газар маань $5-оос илүү үнэтэй бидний цусаараа өвгдээцээрээ хамгаалж гарсан газар нутаг гэд ингээд биднээс хооронд ойлголт зөрчиж байгаа. А цаад хүмүүсүүд ч юм болохоор манай газрыг бизнесийн объектыг хараад байдаг. Бид болохоор бидний амьдралын газар нутаг гэж хараад байдаг. Ингээл наацхаа ойлголт зөрчиж байгаа үстэй. Тэгэхээр энэ хоёр талыг хооронд нь ойлголцуулахад туслах тэр мэрэгжлийг болохоор соёл хоорондын харилцааны асуудал гэж ярьдаг байхгүй. Чухал сэдв байна тийм ээ. Тэрийг хэрвээ би Энийг системтэйгээр залуучуудаа зааж болдог гэсэн бол би бас хийх байсан. маш том хөрөнгө оруулалт хийж чаднаа л гэж би бодоод байдаг шүү дээ монголчуудаа. За тэгээд өнөөдрийн манай хэрвээ та агуулгад зочноор оролцож санаа бодлоо хуваалцсан ойдуудаа баярлалаа. Одоо энэ дээр чи одоо бид нэг ингэ жижигхэн л оруулна байгаа. Гэхдээ одоо бусдтайгаа холбогдсон. Бид нэг ингэ дэлхийг холоос бас ингэ харж болж байна. Жижигхэн гэлтгүй дээрээс 17-д явж байгаа шүү дээ бас тий. Хэрвээ та агуулгын энэ удаагийн зочноор энэ хойно харагдж байгаа Rectus компани захирал ойдбыг урьж оролцууллаа. Ойдбыг бас оролцуулах шалтгаан ойдб маань түрүүн хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хамгийн гол нь энэ салбартаа маш их тийм амжилттай ажиллаад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхээр хүнээр асруулдаг төдий хүн байдаг гэсэн бидний ойлголтыг эвдэж Монгол Улсын их сургуульд суралцаж Швейцарт бас олон улсын харилцааны чиглэлээр суралцаад одоо ингээд ирээд өөрийн бизнес хийгээд 3-4 хүнийг ажлын байраар хангаад за дөнгөж сая бид нарыг ирэхэд нийгмийн даатгалын газраас шалгалт ирээд энэ ч одоо үнэхээр бас энэ Монгол 130 мянган ийм хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ингээд нэг төлөөлөл энэ ертөнцийг бид нар бас ингээд нэхийг оролдлоо. Хамгийн гол нь ойдб маань хэрвээ та үндсэндээ том асуудлыг шийдэх шийдтэн байсан бол юу хийх вэ гэдэг ингээд ерөнхий асуулт нь. Нөхөр бол нэгдүгээрт нь би энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сурах орчин нөхцөлийг сайжруулж жижигхэн зүйл төр лифтнээс эхлэх байсан. Хэрвээ тэр хүмүүс зөвхөн нэг лифт төдийхөн зүйл яг лифтийг төлөөлүүлж хийж байгаа байхад тэр орчин нөхцөл бүрдүүл энэ 130 мянган хүнээс маш олон хүн сурч боловсросноороо илүү өндөр зэрэглэлийн ажил хийдэг, арай хэлбэр ажил хийдэг. Ингэснээр татвар төлөгч иргэн болж ингэж явж чадах юм аа. Энэ бол өөрөө жижигхэн юм шиг мөртлөх том юм шиг том ажил шүү. Би хитэн байсан бол бидний одоо ингэж ердийн хүмүүсэд бол хүсэнгүү жижигхэн юмыг нөхөр ингэ хэлж ин ингэснээр ямар том ертөнц нэгтийг хоёрдугаарт нь манай ойдмын хэлж байгаа санаа бол хоёрдугаарт нь бас нэлээд дэвэргэн сэдвэр ингээ соёл хоорондын харилцаа буюу өөрөө эн чинь их сургууль сураад Швейцарт сураад явж байсан хүний хувьд монголчууд бусад гадны үндэстэн олон янзын хүмүүстэй бид нар харилцаж ажиллаж уулзраа олж чадахгүй байна. Нэг хүмүүсийн одоо жишээ нэг Европ хүн ирээд хамтраа бизнес хийхэд тэр хүн хөлөө ширээн дээр гаргаад тавихад тэр хүний хувьд ердийн зүйлүүд бидний хувьд амар имзүүлэгчтэй зүйл. Гэх мэтэр илэрч байгаа энэ зүйлийг энэ чинь ингээ ердийн л байдаг соёлын ялгаа шүү гэдгийг л ойлгуулж таниулж энэ чиглэлээр боловсролын салбарт сургалтын хөтөлбөрт оруулаад бол Монголын дараагийн залуучууд дараагийн бизнесээ ажил амьдралаа бусдаа дэлхийдээ холбогдож явахд бас их том акц дэвшилт төлөхөц өгөх юмаа гэдэг санааг хэлж байна. Ингээд энэ удаагийн зочин ойд байлаа.